эмнэлэг төвлөлтийн түвшин дэлхийн дунджаас 4 дахин өндөр байна гэж. Манайхны нэг эрүүл мэндийн соёл гэж хэлчихэхэд буруудахгүй хаа. Энэ нь нэг олон улсын жишгээс их өөр байгаад байгаа шүү. Жишээ нь одоо бид нар бүгдөө мэдж байгаа жилдээ нэг жаахан нас ахаад ирвэл нас ахаад гэдэг одоо яаж тодорхойлох юм мэдэхгүй байна. Миний үеийнхэн ч байх юм уу. Нэг эмнэлэг төвтчихье гэдэг ингээд. Тэгээ очихоор нөгөө яг заалт эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах одоо заалттай өвчлөл нь байхгүй бол эмчтэйгээ ч юм уу яриад өөр нэг за энэ өвчин гээ бичүүлээд өөрөөр хэлбэл тухайн хүний өвчлөлийн түүхэн төр чинь тэс өөр юм ороод явна гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөртлөө хэвтээд өөр юм эмчлүүлээд санаа нь бол за хавар болж байна, намар болж байна, нэг ядарч байна, нэг хэвтээд эмчлүүлэх нь зүйтэй мөгд. Нэг ийм нэг байдлаар асуудал тандаад байгаа нь энэ эмнэлэг төвлөлтийн түвшин энэ төр өндөр байгаатай хамаатай юу? Нэгдүгээр ер нь бид энэ эрүүл мэндийн талаарх одоо сэтгэлгээ, соёл юмаа нэлээд өөрчилмөр юм шиг